Yes, it was my way. Сайн байцгаана уу үзэгч сонсогч та бүхнийхээ энэ өдрийн амар амгалан ирье. Vintage Room нэвтрүүлгийн шинэ дугаар сонсогч та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн шинэ дугаард хуучны өрөөнд маань уртын дуучин Үүрийн туяа ирсэн байна. За урилга хүлээж аваад нэвтрүүлэгт маань ирсэн танд маш их баярлалаа. За баярлалаа. За шинэхэн гарсан пенсныхаа талаар одоо ярилцах боломж олгосон та бүхэнд бас маш их баярлалаа. За тэгэлгүй яг бидэрт чинь пенс гаргасан уран бүтээлчд бол одоо нүдний гин мэт одоо тэгээ нэг өдрийн од мэт болоод байна. Тэгээд пенс гэдэг маань өөрөө маш том ажил байдаг. Тийм учраас одоо эргээд нөгөө пенс маань модонд орж байгаа учраас уран бүтээлчд маань эхнээсээ ахуулаад пенсаар одоо пенс хувилбараар цомгоо гаргадаг болж байна. Тэгээ нийт язгуурын нийт монголчуудтай Хог Тэнгэр рааж өнөөдөр язгуур нэртэй пенсыг сонсоход бэлэн болсон байгаамаа. За тэгээд пенсны ковер маань өөрөө нөгөө үн цэнтэй дээрээ давхар үн цэнийг шингээсэн ийм гайхалтай ковер болжээ гэж одоо миний хувьд бол харж ин хамтлаг дуучид маань ихэнх нь өөрсдийнхөө нөгөө коверыг ч юм уу байршуулж өгдөг. Тэгээд пенс маань бол өөрөө өв болж үлддэг гайхалтай үнэт зүйл. Дээрээс нь одоо пенсныхаа сав баглаа бодлон дээр хүртэл уран зургийг шигтгэж өгсөн өөрөө давхар үн цэнийг бий болгосон юм болов уу гэж хараа сууж ялаа л да. За тэгээ хоёулаа яриагаа энэ пенсны төсөл маань хизээнээс анх яригадаад ямар хүмүүс ажиллаад хизээ та бүхний маань гар дээр ирвэ. За ерөнхийдөө нэг энэ пенс гарах хугацаа нийт хугацаа бол ер нь бол уран бүтээл хийж эхэлсэн цагаас хойш л одоо гэж хэлж болно. Ер нь бол ягаад гэвэл бит хоёрын одоо энд оролцсон дуунууд бол анх уран бүтээл хамтдаа хийж эхлэх тэр цаг мөчөөс л ахуулаад өнөө хүртэл дуулж байгаа тэр дуунуудынхаа хамгийн шилдэг гэсэн дуунуудыг энд багтаасан учраас баг энэ бол нэлээ баг 10 хэдэн жилийн түүхтэй гэж хэлж болно. За яг пенсны хувьд бол нэг сүүлийн 2 жилийг за пенс гаргая, эндээ ямар дуу оруулах уу, за энэ ковер нь ямар байх уу, ямар хүмүүстэй хамтарч ажиллах уу гэж сүүлийн 2 жилийн хугацаанд бол яг пенсн дээрээ төвлөрсөн. За тэгээд ерөнхий дуунуудын продюсераар бол Монгол Улсын урлагийн гавьяа зүтгэлтэн, морин урчуулгын, морин хур найрал хөгжмийн удирдаач Төвшин сайхан гэдэг хүн одоо ерөнхийдөө продюсераар ажилласан. За тэгээд ихэнх бол дуунууд Монгол Улсын морин урын найрал хөгжмөнтэй хамтарч дуусан бүтээлүүд бол багтсан байгаа. За язгуур гэдэг нэрийг яагаад өгсөн бэ гэхлээр бид бүхэн хөх толбот Монголд хүмүүс маань одоо хүннүү гүрэн үүсэж хөгжсөн тэр цаг мөчөөс хойш уртын дуу гэдэг зүйлтэй холбогдож уртын дуу гэдэг энэ өв соёл бүтээгдэж ирсэн энэ цаг мөчид бидэнд өвлөгдөж ирсэн. Тийм учраас энэ өв соёл язгуур гэдэг энэ язгуур гэдэг зүйл маань бид нартай үргэлж хамт байх хэвээр. Өв соёл маань үргэлж одоо Монгол түмэнтэй хамт байх хэвээр гэдэг үүднээс язгуур гэдэг нэрийг өгсөн. За коверын хувьд бол энэ маань бид хоёр чинь эрэгтэй эмэгтэй хос дуучид гэр бүлийн уран бүтээлчдтэй эр эм хоёрыг эхнэр нөхөр хоёрыг за тэгээд арга билег байна. Тий сүлдэндээ залсан арга бэлгийг бол сүлдэндээ залсан Монгол түмэн тий. Тэгээд энэ утгаараа бол арга бэлгийг одоо Монгол зургийн аргаар илэрхийлсэн. Тэгээд манай хүн гал ус хоёрыг бас юу яасан байгааз бэлэгдсэн байгааз. Тэгээд эр хүний сүр сүлд адуу малтай холбоотой эмэгтэй хүн бол эр хүнийг одоо ус мэд одоо зөөлж явах юм учиртай гэдэг утгаар гал усыг бас ингэж бэлэгдэж Монгол зургийн аргаар хийсэн. Энийг коверыг бол Монгол зургийн зураач Нурмаажов гэдэг хүн бол зурсан байгаамаа. Би урд нь түрүүн бас нэвтрүүлэг эхлэхийн өмнө хэлж ирсэн. Яг ингээд Монголын их үүдгэл болсон язгуур урлагаараа сонгодог энэ урлагаараа одоо пенс гаргасан. Урд нь бол Баццэглэн гэдэг дуучин өрж. За хоёр дахь нь бол Жавхаа сайхан Үүрийн туяа гэдэг хоёр хүний энэ гайхалтай пенсийг бас
сонсогчдод сонсгох үзэгчдтэй бас харуулах боломж тохиолоо. Тэгээ би Монголын яг энэ уртын дуу, ардын энэ уртын болон богны дуугаар гаргасан пянз одоо пянзны хувьд бол анхных нь боллоо доо гэд би Баццгэлэнгээс асууж яхад үгүй минийх бол анхных биш. Минийх соло гэдгээр бол анхных юм аа. Яг түүхэнд үлдэх анхных нь хэм бол Жавхаа сайхан үрийн туяа их ч хоёрын. Тэр пянз бол байгаа шүү гэж хэлжсэн юм. Тэгэхээр нэг ёсондоо миний гарт Монголын түүхэнд үлдэх одоо энэ гайхалтай цомог байна л да гэж дүгнэж जैन. Тэгээд энэний ач холбогдол үнцний талаар та хоёр маань одоо юу гэж одоо хоорондоо ярьж баг хамт олонтойгоо юу гэж ярьж энэ бас түүхэнд үлдэх хэмжээний анхных болчлоо шүү дээ тийм ээ. Тий. Ер нь бол ингээл сүүлийн үед пянз гэдэг зүйл маань дахиад модонд ороод тий одоо 60 70-аад оны үед байсан болвол одоо энэ цаг үед сэргээд залуучууд маань сонсоод за тэгэл ер нь бол монголчууд маань маш их пянзанд орж ин тий пянзны үнцнийг мэдэрдэг болсон байна. За тийм учраас ер нь бол энэ өв соёл бол пянзан дээр үлдэх ёстой. Энэ цаг үед дуулж байгаа одоо уран бүтээлчдийн хувьд те гэдэг үднээс пянз гаргая гэсэн ийм одоо санаа төрж бит хоёр манай багийнхан ажилдаа орсон. Тэгээд ер нь бол эн чинь ингээл өнөөдөр бичүүлээл ингээ маргааш ингээ гарчдаг зүйл бол биш шүү дээ. Эний чинь мастерингийн гадагшаа явуулна, ирэн сонсон алдаа мадаг байна уу, сонсвол дахиад явуулна те. Микс хийн, хөгжимчдөө бичин, тэгээ тэрний дараа хоолойд орно гэл ингээл хоолойд орсныхаа дараа алдаа мадаг бол дахиад янзлна те. Маш их цаг хугацаа одоо тухайн хүнээс хүч хөдөлмөр маш их шаарддаг. Тэгэхээр энэ бол одоо энэ бүхэн маань одоо үзэгчдэд маш гоё түүх болж үлдээсэ. Сайхан одоо өв соёл маань оёор одоо залуучуудад өвлөгдөөсэй, сайхнаар өвлөгдөөсэй гэдэг үднээс л энэ пянзыг бол гаргахаа шийдсэн юм л та. Үнцэн дээрээ давхар үнцэн нэмж өгчээ гэж одоо би түрүүн хэлсэн яг надад тэгж санагдаж байгаа. Пянзны ковер дээр бол сав баглаа бодлон дээр нь пянзны одоо энэ харьцаган дээр хинхтэй л өөрсдийнх нь хамтлагийн ч юм уран бүтээлчдийн зураг байдаг бол энийг би биш надад одоо бүр тэр пянз одоо сонирхдаг бүр пянз цуглуулдаг өөрөө рекорд хийдэг нэг залуу тэгж хэлжээсэй. Пянз бол өөрөө үнцэн дээрээс нь пянзныхаа коврыг буюу хайрцгийг нь давхар үнцэн буюу урлагийн бүтээлийг шингээж өгнө гэдэг тухайн уран бүтээлчийн чанар чансаа болоод ямар их сэтгэлийг бас гаргаавэ гэдэг нь харагддаг юм аа гэж хэлжээсэн. Тэгээд энэ ковер зургаас нь ахуулаад өөрөө давхар үнцнийг бий болгож байгаа юм гайхалтай бүтээл болжээ гэж харж байна. Баярлалаа. Ер нь бол бид хоёр ч нөгөө анхдагч гэдэг утгаараа нөгөө пянзны үсгэлэн хавартаа нэг намартаа нэг болдог үлээ. Хавар болсон үсгэлэн дээр анх пянзаа гаргаад ингээ худалдаанд оруулж байхад хүмүүс маань ирж худалдан аваад тэгээд духандаа ингээ мөргөөд авч исэн. Тэгээ уртын дуу гэдэг бол үнэхээр гайхамшигтай. Тэгээ та хоёрыг одоо анхдагч болоод ингээд пянзаа гаргаж энэ өв соёлоо ингээд төөчилж агаад халуун баяр хүргье гэд ихэнх одоо пянз худалдан авагчид маань их хүндэтгэлтэйгээр авч ирсэн. Тэгээд миний за үнэхээр одоо хүч хөдөлмөрөө гаргаж цаг заваа зарцуулж хийсний маань одоо үр дүн гарч байна да гэж баярлаж багтжсэн. Тэр нүдэнд үзэгдэхгүй, гарт баригдахгүй тийм гайхалтай мэдрэмжийг сонсогчдоос ард иргэдээсээ тийм ээ түм олноосоо авч штеп. Тэр мөргөж байгаа үйлдэлээс нь. Тэгэхээр мөргөж гинэ гэдэг маань өөрөө энэ их түүхэндээ энэ соёлынхоо өвд мөргөж байгаа бас нэг хэлбэр болов гэж ойлгож байна. Түүнийг нь та хоёр маань одоо өвлөн тээгч, одоо өв тээгч дуучид одоо болж байгаа юм уу да. Би Монголын одоо энэ ардын уртын болон богны дууг дуулдаг уртын дуучид ардын дуучдыг бол бусад дуучдаас илүү өв тээгч дуучид юм болов уу гэж хувьдаа дотроо бодож явдгийн. Тэгээ өв тээгчид маань давхар бие төвийг нийт монголчуудаа үр хойчтой үлдээсэн байна. За хоёулаа А талаа сонсохоос өмнө А тал дээр маань 5 дуу багтсан юм байна. Тэгээд энэ 5 дууныхаа одоо сонголтуудыг нийт 9 дуу багтсан юм байна шүү дээ. Тэгэхээр 5 дуу өөрөө барьж хагаад
А талын 5 дууны сонголт, Б талын 4 дууны сонголт байна тийм ээ. Тэгээ дууны сонголтын дээр яаж ажиллаваа? За ерөнхийдөө бол хувь уран бүтээлчдийнхээ хувьд бид хоёр ч бас нэг чансаатай зүйл гаргачих юмсан гэж дандаа зорддог. За тэр утгаараа бас энэ уртын дуун дээрээ бол уртын дуу ардын дууга дан айзам уртын дуу, за ардын дуун дотраа ох манлаа болсон диапазон өндөртэй тухайн дуучнаас маш их өндөр цар хүрээ мэрэгжлийн өндөр чадварыг шаарддаг. За агуулгын хувьд бас нэлээ өргөн цар хүрээтэй гих мэт сонсогчдын сонсох дуртай ч гэдэг юм уу те аялгауны хувьд нэлээд уянгалаг байхаар бие биентэйгээ зохицож байхаар дуунуудыг сонгосон. За уртын сайхан хүрэн бол Монгол ардын уртын дундаа айзам уртын дуу. За энэний түүхэн гэх юм бол Монгол морьч өөрөө хаач аваадсан нэг нутг руугаа гүйдэг тийм амтан шүү дээ. Дуус шүү дээ. Тэгэхээр энэ дууны домог нь болохоор чи сонсч байсан үгүй юу? Нөгөө Вьетнам руу нэг Монгол морийг гаргацсан чинь нутг руугаа гүйсээр агаад Монголд хүрэлцэн ирсэн тавхаа нь ингээд бараг л илэгдсэн байсан ч гэдэг тийм яриа байдаг. Тэр утгаараа энэ нөгөө уртын сайхан хүрмэн уужмын холтой гүйдэлтэй уйдшгүй та нараасаа иймхэн хол суудгуудаа гэж нөгөө нутаг ус хол аав ээжээсээ хол ахан дүүсээсээ хол байх бол сэтгэлийн их зовлон байдгийм аа. Тэгсэн ч гэсэн та бүхнийгээ ингээд сэтгэлдээ тээдэг шүү. Тэр хүрэн мороор илэрхийлсэн. Тэгсэн ч гэсэн яаж ч байсан эх орондоо хайртай шүү. Аав ээж унган нутагтай хайртай шүү гэсэн ийм агуулгыг илэрхийлсэн дөө. За сүнжтмаа бол Монгол ардын дууны ох манлаа гэж дуу хэлэгддэг харилцаа дуу юм. За бас л диапазоны хувьд маш өргөн цар хүрээтэй юм дөө. За бөгж гэж байна. За бөгж гэхээр чиний хувьд юу гэж бодогдож байна? Хань, хурим найр. Яг үнэ. Тэгээ хувь тавилан. Яг үнэ. Гэж л бууж байна. Тэгээ яг үнэ. Бөгж гэдэг ринг гэд бичсэн байсан тийм. Бөгж гэхээр нэг тийм сонсцгоогүй бас. Дуу шиг санагдсан шүү надад. Тэгээ нэг амар олон нийтэд түгээмэл биш. Гэхдээ сонсоод үзэхээр бүр нэг дотн аялгау сонсогдно. Мэдээж хэрэг чиний түрүүний хэлдэг нөгөө хайр сэтгэлтэй, хурим найр тийм тэр зүйлүүдийг энэ дотроо агуулсан. Хайртай бүсгүйн, хайртай залуудаа чиний бүгж чинь надад байгаа учраас хувь тавилан чинь надтай холбоотой гэсэн үг шүү гэсэн тэр утгыг илэрхийлсэн тийм дөө. За хулсан шарга гэдэг дуу бол хүрээний үе, хүрээ соёлтой холбоотой дөө. За хулсан шаргыг унаад хаашаа хамаагүй давхин, за хайртай амраг дээрээ очино. За бас тэр хавийн тухайн үед авилга хээл хахвал байсныг бас тэр дунд илэрхийлнэ. Хайртай хүн рүүгээ хулсан шаргатайгаа бол хаашаа ч хамаагүй явна гэсэн юм агуулгатай хүрээ дуу юм. За хавар гэдэг дуу бол ерөнхийдөө үзэмчин дуу. За тэгээд энэний найруулгыг бол түрүүний ярьсан манай продюсер Монгол Улсын урлагийн гавьяа зүтгэлтэн Төвшин сайхан ах маань төгөлдөр хуур ятах хөгжимд ятах хөгжимтэй харилцаа дууг холбож бичиж өгсөн маш өвөрмөц найруулгатай юм дөө. Энэний хөгжмийн ятах хөгжмийн хатан хаан гэдэг мөнх эрдэнэгч маань тоглосон. За төгөлдөр хуурыг бол Намуна гэд Монгол Улсын морин өрнжуулгын төгөлдөр хуурч бүсгүй тоглосон. Бидний хамтын хөгжимчим шиг, хөгжмийн бүтээлчим шиг, дууны бүтээлчим шиг, харилцаа дуучим шиг ийм нэг сонин хэлбэртэйгээр хийгдсэн бүтээл байгаа. За ингээд эхний А тал дээр орсон 5 дуу маань. 5 дууны сонголтуудын хувьд бол ерөнхийдөө ур чадвар, тийм ээ, диапазон шаардсан. Тийм зүйл, тийм дуунуудыг сонгож авсан гэж тэгж байна. Зөвхөн дуу гэхээсээ илүү тусдаа найруулгатай, тийм ээ, тусдаа бас тэр хөгжимчдөөс
хөс хүч уран чадварыг нь шаардсан тийм гайхалтай ус цогц юм бүтээлүүд болжээ. Нийт ингээд энэ 9 дууны одоо найруулга за тэгээд энэ 9 дууны ард гарах гэж чамгүй бол бас хөдөлмөр чамгүй хугацаа шаардсан баха. Тэгэлгүй яг ер нь одоо ингээд нэг одоо жишээлх юм бол бүгж гэж байна. Бүгж бол зөвхөн миний соло дуу байхгүй юу? Хулсан шарга бол Жохоо сайхны соло дуу тий. Тэгээд энэ дууны хөгжмийн найруулга нь эхлээ гарчна. За тэгэнгүүт маргааш очингуудаа за хөгжмийн найруулга нь гарсан юм чи бичүүлчихье гэл ингээ бичүүлдэг гэд биш. За энэ бүгж гэдэг дуу чинь ер нь ямар утга агуулгатай юм. Би одоо юуг илэрхийлэх юм те хөгжмийн найруулга ийм болцсон байдаг нэлээд уянгийн энэ дуу энийг одоо шууд уянгийн тэр хөгжмөдөө орохгүйгээр шууд ингээд дуулчих болохгүй штэ тэрнийхээ найруулгыг сонсно өөрөө боловсруулна үгэн дээр нь ажиллана аялгуун дээр нь тэгнь нөгөө нэг дуучныхаа уран чадварыг хаана яаж илэрхийлэх үү гэх мэтчлэн юу яа шүү дээ ажиллана тэгжиж одоо бүтээл маань эцсийн байгаатаар арт өмнөний сонсогчдийнхоо чихэнд сонорт хүрдэг гэж ойлгож байна. Дан ганц ая дангийн сонсоод үгийг нь цээжлээд дуулцдаг юм бол биш байгаа юм тийм. Энэ дууны түүх цаана давхар нуугдж байгаа утга нь юу юм? Хизээ хаана үүссэн тийм ээ. За жишээ нь дөрөв хүрээ соёлтой дуу гэж байх жишээ нэм. Тэгэхээр утгыг нь давхар судлах нэхэр чамгүй бас судалгааны ажил орж түүнийг өөрийнхөө биед оршоож ижил нөгөө өөрийнхөө бие сэтгэлд суулгаж өгч иж тэр нь гахалтай одоо уран бүтээл болж хүмүүсийн зүрх сэтгэлд очдог баха. Дан судлахгүйгээр дуулчих юм бол нэг тийм хөнгөн ч юм уу дутууд үлмэгч юм шиг юм уу зөвхөн чихэн дээр очиод буцчих сэтгэлд хүрэх тэр зүйл нь хүрхгүй ч юм уу те нэг л тийм за гоё байна да гэд нэг сонсоод өнгөрчдөг зүйл бас байдаг те үнэхээр гоё юм аа гэж шимтэн сонсдог бас зүйлүүд бас байдаг те бүтээл дээрээ бас сонсогчдоо тийм байх юмсан л гэж зордсон штэ яг л нэгэн зүйлийг миний мэдэрч байгааг л мэдрээсэ гэдгийг үсдэг байх л та уран бүтээлч хүмүүс. За ингээд үзэгч сонсогч та бүхэндээ А тал дээр орсон 5 дууг сонсгоё. Тэгээд одоо дууныхаа дараа эргээд уулзцгаая.
Hãy subscribe cho kênh Ghiền Mì Gõ để không bỏ lỡ
Амраг мандалд атгуулж явлаа. Амраг мандалд атгуулж явлаа.
Сонсогч үзэгч та бүхэнд дөнгөж сая уртын дуучин үрийн туяач авхаа сайхан хоёрын одоо язгуур нэртэй энэ гайхалтай пянзанд орсон А тал дээрх 5 дууг та бүхний зүрх сэтгэлд одоо хүргэлээ. За Б тал дээр орсон 4 дууга одоо сонсохоос өмнө дараагийн бас нэг асуух зүйлс маань байгаамаа. Дөнгөж сая бол хоёулаа А тал дээр дуунуудаа сонсохоос өмнө пянзан дээр хинхэн ажилласан яагаад эдгээр 9 дууг сонгохулсан шалтгаан, cover гэд бүх зүйлүүдийн талаар ярьлаа. Одоо хоёулаа энэ ардын өв уламжлал гэдэг зүйлийн үн цэний талаар жоохон ярья гэж одоо бодож байна. Бид нэр одоо хойч үе маань яагаад заавал одоо эдрийг ингэж ардын энэ төв одоо Монгол улсын түүхээс ахуулаад ардын өв соёл урлаг, уртын болон ардын дуунаас ахуулаад бидний одоо зөвхөн монголчууд ингэж ондоошхоор олон сайхан зүйлүүд бол байна л да. Эдгээрийн үнц нь эдгээрийг заавал яагаад бид нар уламжилж авч явах ёстой юм бэ? Гэт одоо танаас нэг залуу хүн асуувал. Одоо та юу гэж хариулах бол? Нэг юм үг байдаг штэ. Түүхээ мэдгүй хүн ойд төрсөн сармагчин лугаа адилаа гэж. Тэ. Тэгэхээр бид өв соёлоо, өв уламжлалаа мартаад л гээгээд л энэ даяаршиж буй нийгэмд хамтдаа алхаж ийн гэдэл хөөрөөл те гүүгээд ах юм бол нэг л мэдхэд Америкч биш, Англич биш, Европч биш, Монголч биш, Азч биш, Америкч биш ийм нэг сонин хүмүүс одоо бий болох гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ өв соёлоо бид нар ингээд үргэлж ингээд тордоод л услаад л үр хойчтой ингээд өвлүүлээд байх юм бол Монгол гэдэг зүйл монголоор үлдэхэд монгол хүн одоо яг монгол гэдэг тэр Чингисийн удамт монгол гэдэг цусаа хамгаалж үлдэхэд л энэ бидний өв соёлын одоо тэр одоо өв соёлоо хамгаалж үлдэх л одоо хамгийн чухал болчиход байгаа юм л та. Тэр үнцийн тэндэл байгаа даа. За би танаас асуунаа гэд эдэн зүйл бэлдсэн байгаамаа. Ардын дуулах гэдэг бол их уруу хаан шаардсан зүйл болов гэж би хувьдаа бодсон. Тэгээд энэ талаар асууя гэд нөгөө марчихгүй тул заримдаа хүмүүстэй ярихаар чинь асууя гэж бодсон зүйлээ асуухаа мартсан байдаг. Тэгэхээр ардын дуулаачаар одоо сурах гэж байгаа хүсэж мөрөөддөг яг одоо суралцж байгаа оюутан залуус бол ардын дуулах зөвхөн авьяастай байгаад чадвартай байхаасаа гадна тэр ур ухаан гэдэг зүйлийг бас өөртөө суулгах хэрэгтэй юм болов уу гэж бодож байна. Тэгээд энэ ардын дуулах ур ухаан чухам юундаа байдаг юм болов? Тийм л дээ. Ер нь бол энэ чинь нөгөө нэг өвөг дээдсийн л биднэрт үлдээсэн өв эрдэнэ. Тэгэхээр ер нь бол энэ ардын дууг дуулах чинь намайг би жоохон бахта яасан энэ уртын дуу ардын дууг зүгээр л ингээд сурыгээ сураал дуулж байгаа юм биш үү? Зүгээр би өвөөгөө дагаж би ч өөрөө дунд говийн говьтал сумынх тий манай сум тэр чигээрээ боржгын нутаг байхгүй юу? Тэгэхээр боржгын найр гэж та бүхэн сонсч л байсан бах. Боржгын найранд л одоо сууж тэр өвөөнөр тэр эмээнэр тэр тухайн үеийн хүмүүс яаж уртын дуу дуулдаг. За найран дээр яаж дуулаад байна? Хуураа яаж тоглоод байна? За тэрнийг л одоо сонсож өссөн байхгүй юу? Тэгэхээр тэрнийг сонсоод л байсан. Би дуулдаг байгаагүй тухайн үед. Зүгээр тэр тухайн үед миний энэ одоо ой тойнд ингээд тэр уртын дуу үлдсэн байхгүй. Тэгээд түүнийг дараа нь ингээд сураад, судлаад дуулахар шал өөр байгаа байхгүй. Бүр ахуугаас танд суусан байж шүү дээ, тийм ээ. Ахуугаас суусан. Ер нь монгол хүнд яадаг энэ өв соёл гэдэг юм чи ахуугаас л суuna. Бид нар ингээл өглөө босоод л дан нөгөө нэг одоо бид нар чи өдөржингөө л пицца, бургер тий ингээл дан ингээл гадны хоолоор хооллол тий нөгөө гуралтай шүл гэдэг зүйлийг чи мартаал байна гэдэг чинь нөгөө монголоо л алдаад байгаа байхгүй. Монгол хүний бие организм, монгол хүний энэ өв соёл чинь тухайн хүндээ л зориулагдсан. Тухайн хүнийхээ одоо хүнээ хүмүүжүүлэх тэр зүйлдэл оршоод байна шүү дээ. Тэгэхээр би бол
ардын дуу, уртын дуунд боржин найранд баргал бүүвэлэгдэж өссөн учраас одоо уртын дуунд дурлаж түүнийг одоо дуулж энэ цаг үед одоо хүргэхээр зориод байгаа. Бид нар нөгөө хэрэглээ олгох хэрэгтэй байхгүй юу? Уртын дуу, ардын дууг зүгээр нэг хипхоп дуу сонсох биш. Ер нь бол одоо танах жишээлх юм бол Хөхтөнгөр радио бол тухайн нэг цаг мөчид ардын дуу, уртын дууг заавал ингээд радиогоор явуулдаг ч юм уу те. Яаж залуучуудад хүргэх ямар контентыг үйлдвэрлэмээр байна, тэрийг бас үйлдвэрлэж одоо залуучуудад түгээх ч юм уу. Гэх мэтчлэн тиймэрхүү зүйлүүдийг л одоо хүн бүрэл одоо өглөө босоод хүүхдүүдтэй монгол аргаар цай уулгах ороо унтахт нэг гуралтай шүл хийгээд унтуулах чинь тэгээд нэг ханиад хүрэх юм бол шар тосоор тослоод унтуулах ч гэдэг юм уу. Энэ бүхэн чинь л нөгөө нэг монгол соёл болчиход байгаа юм. Бүр боржгон уртын дуу гэж байдаг юм хэлээ шүү дээ, тэ тусдаа. Боржгон найр, боржгон уртын дуу. За ер нь одоо яг танаа нутгаас гаралтай, дунд говийн говьд угтаалаас гаралтай. Боржгон чинь ерөнхийдөө манай дунд говийн зүүн талын 3 сум байдгийн цагаан дэлгэр говьгтаал за дэрэн гэд ийм 3 сум ихэнхтэй одоо боржин гэж хэлэгддэг. За хоошоо Төв аймаг руугаа болохоор Баян цагаан магаан гэд бас боржин сумдууд байдгийн. Эдгээр чинь л нөгөө нэг яг яагаад боржин гэж нэрлсэн юм бэ? Яагаад тэнд ийм тусдаа үсэлтэй хүмүүс байдгийн бэ гэд судлаад үзэхээр ерөнхийдөө бол Чингис хаан л тухайн үед энэ бол боржин нутаг, энэ өв соёл бол энэ тусдаа энд байх ёстой гэсэн нөгөө бодлогын чанартай би болсон тийм л одоо үндэстэн ястан юм бэлээ л дээ. Ард түмний одоо цогцлоос нь л тийм зүйл юм бэлээ. Тэгэхээр боржин өв соёл, боржин уртын дуу, боржин одоо найр гэдэг чинь л тусдаа шал өөр зүйл. Дэг жаяг маяг тэрнээс ахуулаад тийм ээ. Тий. Одоо найр хурмын дэг жаяг маяг чинь шал ондоо шүү дээ. Боржгон найрч алдартай л да. Тэр дунд говь бол өөрөө дуу хуур айраг гэл одоо бүхэл зүйлийн одоо бүхэл энэ гайхалтай өв соёлын үлгийн нутгуудын нэг дээгүрж одоо орж байгаа бах тийм ээ. За дараагийн миний асуух зүйл бол уртын дуу, ардын дуу гэдгийг их хувилбарыг нь ганхуулахгүйгээр дуулна тийм ээ. Хэм маягийг алдуулахгүй байна гэдэг бас их чухал юм шиг байна. Цаг хугацааны явцад бол өөрчлөгдөн л дөө. За одоо нэг дуу байлаа. За уртны сайхан хүрэн гэдэг дуу байлаа л да. Гэтэл би нэг өөрөөр дуулна. Чи нэг өөрөөр дуулна. Тэ өөр хүн өөрийн одоо хэм маягаар бас дуулна. За манер оруулна. Тэгээ өөр өөрсдийнхөө онцлогийг бас оруулна, тэ. Гэх мэтчлэн ингэж цаг хугацааны явцад бол хувьсан өөрчлөгдөн. Гэхдээ үндсэн аялгауны онцлог, үндсэн одоо үг, тэ. Тэр зүйл бол бас нэг өөрчлөгдөхгүйгээр л өвлөгдөх ёстой л доо. Шал өөр болгоол нөгөө нэг уг дууныхаа үндсэн агуулгыг мартаад л өөрчлөгдөх юм бол тэр чинь л нөгөө нэг өв соёл чинь биш болоод явж чинь гэсэн үг л тий. Тэгээ бурууч утгыг алдуулах юм бол ганхуулах юм бол бурууч ойлголт. Тий, төрүүлэхээр өвлөгдөө цаашаага яг ийм байсан мэт ойлгодоо явахаар хэмжээний аюултай зүйл юм бэлээ. Үндэсний өв соёлоо хамгаална гэдэг бол за бүр өргөн хүрээнд ярихад үндэсний аюулгүй байдалтай ч бас холбоотой. Ер нь бол мэд над санагддаг шүү дээ. Нэг юм жишээ байдаг штэ. Одоо гарын 13 гэдэг дуу. Одоо энэ нөгөө цаг хугацааны явцад буруу дуулагдаад ямар ч хүн одоо ингээ буруу дуулаад өвлөгдсөн тий. Намайг одоо гарын 10 хурууне гахажануги шолонтахо гарата хийсэн богочнэхо холцоонуги шижирэдэхо гэдэг дуулагддаг байхгүй юу. Гэтэл гарата хийсэн богочнэхо тохолдоонуги
тэгэл үдэхөө гэж дуулагддаг байсан юм байна лээ. Гэтэл одоо нөгөө бөгжний тал эн чинь нөгөө нэг бөгж гэдэг чинь өөрөө нөгөө нэг хурим найр, хайр сэтгэл тэ хурмаа хийсэн хүнийг л одоо мэдлэгүү дурлцсан тийм дуу байгаа даа байхгүй утга санааны хувьд. Гэтэл зүгээр тэрийг бөгжний тухай дуу болгоод дуулчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөгөө нэг цаг хугацааны явцад энэ үгнийх нь утга агуулгыг алдагдуулахгүй гээгээр өвлөн гэдэг чинь бас том одоо хариуцлага болчиход байна л та. Тэгээ зөвхөн бөгжний тухай дуу мэт болгочхоор цар хүрээнд хумигдчихэл байна. Хамаагүй хумигдчихжээ л да. Толдоо нүгүй сэтгэлүүдээ тэрийг мэдсэнгүүдээ одоо тэр хуруунд байсан бүгжийг мдээгүй дурлцсан байна шүү дээ. Тэгэхээр нэг арай том агуулга байгаад байгаа биз? Тий. Утгын хувьд ч бас өөрөө болох гээд л байна л да. Тийм байгааз. Таны хувьд бол багаасаа ингээд нөгөө боржгоо уртын дуу сонсоод нөгөө ахуугаасаа энэ уртын дуу гэдэг хичнээн сайхан гэдгийг хүүхд байхасаа л одоо гой сайхныг нь мэдрээд одоо өсөж том болоод тийм үндсэн дээрээ энэ мэрэгжлийг сонгосон болов уу гэж одоо бодогдож байна л да. Яг үнэ. Зөвхөн бишээ. Яагаад уртын дуучин мэрэгжлийг сонгосон бэ гэж асуух гэж хагаад за аргагүй юм байна л гэж одоо би бодлоо. Тийм аргагүй яалтчгүй л одоо тэгэл ер нь бол хэлээлээд штэ бурхан нөгөө нэг өөртөө хайртай хүнийг урлагийн хүн болгосон гинлээ. Би одоо өөрийгөө нэг амар урлагийн хүн болохоор төрсөн гэж хэлэх нь хаашаа юм. Гэхдээ л одоо багасаа л тийм өгөгдөлтэй байсан. Багасаа л дуу хооронд дуртай. Ямар сайн да дуу хуур бүжиг найрын наадамд аягүй дуртай. Манай аав ээж хоёр эрчимд тухайн үеийн нөгөө нэг юм дизель захиргааны станцад ажилладаг байсан байхгүй. Тэгээд тэднийх нь ч тухайн социализмын үед чинь нэг 5 дахь өдөр болгон бүжиг тий нөгөө соёлжуулах өдөр мөдөр гээл тэгээ явдаг. Би цэцэрлэгийн жоох хүүхэд тэгэл аав ээжигээ дагаад бүжинд явна гэж уйлал. Тэгээд аав ээж хоёр юу гэж байгаа юм чинь том хүний юм чинь чи жоох хүүхэд зүгээр гэртээ байж байгаа юм би зүгээр өстө оргоол явчихдаг заяа бүжиг рүү. Тэгэл оргож яваал очиол тэнд чинь зүгээр л надад тэр бүжгийн дунд тэр хөгжмийг сонсоод тэр жоох хөгч юугаал нэг бүжиглээ тавь гэж тэр хөгжмийг сонсох надад аюу гойсэн. Тэгэл ирээл ээжтэй зодуулна. Чис нэрэ том өний бүжгийг юугаа хийж явж байгаа юм чи гэх. Тэнд таарад тийм ээ. Таарчин ш тийм үү. Тэгэл зодуулна тэгсэн ч гэсэн би тэр бүжинд үнэхээр дуртайсан. Тэр бол миний аз жаргал байсан гэж хэлж болно. Тэгээ багасаа л тийм одоо дуу хооронд дуртай, бүжиг найранд дуртай хүн байсан хүүхэд байлаа. Багада би дандаа л нөгөө нэг хүүхэд болгон л тэгдэгтэй тий тайзан дээр гарч ийн гэж дуулаад манай урдхан талд нэг юм шат байсан байхгүй ийм байшингийн юм шатан дээр гараад би өдөржингөө л тэнд би концерт тоглож ийн л гэж дуулдаг байсан. Манай ээж ямарсан тэ хүү энэ туяа хачваа гэд ингээд сонсонгууд тэр тэнд нөгөө шатан дээр гарсан дуулж байвал туяа тэндээ дуулж гэл тэгдэг тийм л хүүхэд байсан. Тэгэхээр таны хань ижлийн хувьд одоо бас багаасаа дуугартай ойр байсан болоо ер нь чи яагаад энэ мэрэгжлийг сонгосон юм бэ гэдэг бас та хоёр биенээс асууж л байсан байх л та. Манай хүн чинь зүгээр 10 жилдээ ер нь бол өвөр хангайхан чинь өвөр хангай нутгийнх л та өвөр хангай хар орных. Гэтэ өвөр хангайхан чинь ер нь эрэгтэй уртын дуучид аягүй их төрдөг нутаг байхгүй юу? Дунд говьс ихэнхдээ эмэгтэй уртын дуучид их төрсөн байдгийн. Одоо манай Норвегшаас ахуулаад гавьяатууд одоо ардын жүжигчид гээл эднэр бол ихэнх нь эмэгтэй. Гэхдээ дуу хорын үлгийн нутаг чинь эмэгтэй уртын дуучид ихтэй. Эрэгтэй уртын дуучид бол ихэнхдээ өвөр хангаагаас төрсэн байдгийн. Одоо ардын жүжигч чинь Төвшин жаргалгаагаас ахуулаад Баттөмөр гэж байна. Одоо Баттөмөр ах байна, Базраа ах байна гэх мэтчлэн гавьяатууд чинь ихэнх нь одоо өвөр хангаа нутгаас төрсэн байдгийн шүү дээ. Тэгээ манай 10 жилдээ байхдаа уртын дуу дуулаад тэмцээн уралдаанд ороод тэгдэг байсан. Гэхдээ хөдөө гарцсан. Хөдөө одоо 7 дугаар ангиас хөдөө мал дээр гарцсан. Тэгээл хөдөө зүгээр малчин байсан. Тэгээ байжсэн чинь одоо энэ морин урчуулгын удирдаач ах нь одоо Бачлон, Цэндийн Бачлон гуайдар юунд очиод өөрөнгөд очиод тэгээд найралжилтэй
хуурчд очсон, гэртээ очсон зүгээр найр надан болол манай хүн тэнд хорхог бодог хийгээл айрыг тараг болол Ахуутайгаа зуралдаад тийм ээ. зуралдаад байжсэн чинь бачлуугаа тэгсэн гэсэн. Нэг сайхан зүгээр юм ориг сайхан уртын дуу сонсох юмсан гэл тэгсэн гинэ. Тэгээд тэгсэн чинь манай дүү жоохон аялдгийн гэд. Тэгээд манай хүн дуулж л те. Тухайн үед бас хид хідэн дууны урын сантай байсан байгаа. Тэр одоо яаж сурдгийг те одоо нөгөө л ахуй дээрээ байгаа юм чинь тэгэл одоо найрнаас л найранд сурсан байгаа шүү дээ. Тэгээ эр буруу харцгийг дууллуу, Эрдэнэ засгийн өнөгийг дууллуу. Би одоо сайн сандгүй маа гэж ярьдаг байхгүй юу. Тэгээд дуулсан байгаа. Тэгсэн чинь Цэндийн Бачлуунгай чи яагаад энэ хүүхдийг ингээд хөдөө мал дээр байлгаад байгаа юм? Энд чинь төвд байх дуучин болох хэрэгтэй хүн ба шүү дээ гэж хэлсэн гэсэн. Тэгэл манай хүн чи яг тухайн үед тэгж тэрнийг сонсчоод дахиад нэг ахуйтайгаа зуралдаал малх уу нэ тэрэ гэж ягаал гів гинтгэн л ерөөсө хот явъя. Намайг Бачлуунгай дуучин болно гэсэн чи би нэр дуучинч болох юм билүү? Гээл 40 битаа аригтай нэг хоньны махтай. Тэгэл ахийнхаа хаалгыг тогшсон гэсэн юм. Одоо ах нь ярьдаг байхгүй ингээ өстэй дээлтэй. Тэгээд хаалга тогшоод онгойлгосон чинь юм амар том нудрахтай өстэй дээлтэй. Тэгээд 40 битаа аригтай. Тэгээд шууд датаа махтай. Тэгээд зогсож ахаар нь бүр гайхаад цочоод. За тэгэл гэртээ оруулаад тэгэл яадаг юм гаацтэй. Яасан гэсэн чинь Хэрэг зөргийг асуу. За би ер нь ингэхэр шийдсэн. Гээл тэгсэн. Тэгэл ер нь эхлээл Монгол гайхамшиг төвд Монгол Улсын гавьж жижигчин Чуко агш дээр бүтэн жил юм сургалт аваад тэгээ суйст шалгалт өгөөд Монгол Улсын гавьт багш Цэвэн дөржийн дэлгэр гэдэг хүний шав болоод би дараа жил нь тэр хүний бас шав болоод ингээд орж ирж байлаа. Ингээл Хоёрын өчрөд тохиол хувь тавилан нэг цэг дээр нэг багшийн шав болж огцолцсон юм байна. Яг үнэ. Тэгэхээр нөгөө хуучнаар бүр хуучны нөгөө социализмын үеэр бол нөгөө сайн дурын уран сайхан ч юм ардын авьяаст нээн илрүүлэх гээл баррикадаар хөдөө орнуудыг явдаг шиг нэг тийм тохиол өөрийнх нь хувь тавилан таарсан юм байна штэ тий. Яг үнэ тэгсэн юм байна. Сайхан түүх байна. Танд мэдээж яг энэ урлагийн салбар тэр дундаа ардын одоо өөрөө өв тээгч болоод уртын дуучин хийгээд явж байгаа. Тэгэхээр энэ салбартаа нэг ийм зүйлийг хийчихвэл ийм одоо зүйл бүтээвэл гэж бодож явдаг одоо санаа байдгүй. Зөндөл мөрөөдөл байна да. Бидний одоо мөрөөдлүүдийн нэг бол яах харахгүй пенз маань тий. Пенз бол яах харахгүй одоо түүхэндээ бол анхдагч гэдгээр бичигдэж бидний одоо уран бүтээлийг пензэн дээр одоо сийсэн болвол бидний бид манай гэр бүлийн мөрөөдлийн дуучны хувьд те нэг байла. За мэдээж хэрэг уртын дуу өөрөө яг одоогийн одоо даяар шаад хүн болгоны ингээд уур бухимдалтай стресстэй байгаа энэ нийгэмд аюу тийм чухал нөлөөтэй зүйл гэж би хувьдаа боддتي. Тэгэхээр ер нь бол уртын дуугаас уртчлаад олон чорноор явж байла. Энэ бол бас магадгүй биелэхгүй ч мөрөөдөл байж магадгүй те. Мөрөөдөл бол мөрөөдөл шүү дээ. Гэхдээ би бол нэг айгуу тийм мундаг хүний продюсерийн одоо нүдэнд өртөж дэлхийд одоо тийм уртын дуугаа одоо энийг маш их гэдэг юм уу тийм нэг өвөрмөц одоо хэв маягтайгаар дэлхийн одоо тэр түмэн хүмүүсийн санарт хүрх юмсан гэсэн болвол мөрөөдөл бол байдгийн. Монгол сонгодгийг. Тий. Монгол сонгодог шүү дээ. Тий, Монгол сонгодог шүү дээ. Энд чинь яг нь Норвегч маань хүрхсэн тэр бол яалтчгүй одоо дэлхийн санарт хүрсэн одоо түүний одоо түүчээ нь бол бас дараагийнх нь бас уран бүтээлч байх юмсан гэж боддгийг. Нэг нутаг усных байна. Пянз гэдэг бол маш том урлагийн нүүдэл. Өв соёлын асар том үлдээх том нүүдэл. Тэгээд таны мөрөөдлийн дараагийн энэ нүүдэл нь одоо бүтэмжтэй, бүтэлтэй мөрөөдөл нь биелэх болтугай гэж ерөөй. Тэгээд энэ том нүүдлийн ард гарсан хүн чинь дараагийн нүүдлээ бол хийхэд төвөггүй бах. Дээрээс нь мэдлэг, урлаг хоёр бол хүрэх цэггүй, ханах оройгүй. Тэгэхээр мэдээж ингээл мэдлэгийн хувьд ч гэсэн улам цаашаага
хүмүүс эрдэмтэн мэрэгж судалсаар сурсаар л байдаг. Урлагийн хүмүүс ч гэсэн ханах цэггүйгээр л улам л мөрөөдөж улам л хийж бүтээхийн одоо тийм гал нь бадарч явдаг хүмүүс байдаг болов уу гэж боддог нь штэ. За одоо хоёулаа B тал дээр орсон 4 дууга За. танилцуулаад сонсгоноо. За Б тал дээр бол дөмөн гэж нулаардын дуу байна. Энэ бол ерөнхийдөө л морины тухай дуу л да. Тий. Сайхан явдалтай. Одоо дөмөн гэдэг чинь өөрөө нэг морийг бол сайхнаар л зүйрлж хэлсэн л үгэлдээ. Тэгэхээр энэ дөмөн гэдэг бол морины тухай уртын дуу. Миний одоо соло уртын дуу гэж хэлж болно. За цэнхэрлэн харагдана. За энэ цэнхэрлэн харагдана ардын дуу бол 3 аятай байдэ. Ер нь бол бас л ардын дууны ох манлай дуу. Цэнхэрлэн харагдана гэт ийм урт айн байдгийн. За нөгөө айн нь болохоор цэнхэрлэн харагдандагоо цэцэг жимстэй уул байна хоо гэт энэ нь бол Түргэн бай. Тий, нилээн түргэн. За нөгөө айн нь бол нийтлэг монголчуудын бас мэддэг дөө. Цэнхэрлэн харагдахуулаанэ. Энэ бол бас ийм 3 аятай ардын дууны 2 аяар нь дуулсан байгаа. Урт болон хамгийн хурдан түргэн аятай ийм 2 дууг ингэж холбож дуулсан ийм дуу байна. За өөшгөө юу да гэд Энэ их би бас сонин нэртэй. Энэ өөшгөө юу да гэдгийг би бас түрүүн харчаад түрүүн дээр ринг буюу бөгж гэдэг дууны нэрийг харчаад А Б 2 тал дээр нь 2 сонирхолтой дуу оржтэй гэж бодож ийл бол доо. бодчихсон уу. За өөшгөө гэдгийг чи ерөөсөө сонсож байгаагүй юу? Ер нь сонсч л байсан. Одоо бас нэг нутгийн аялгын л үг дуудлага яг болов үнэ. гэж бодож байгаа. байсан л та. Тэгээ ер нь бол энэ чинь өөшгөө юу да гэдэг чинь зүүн Монгол одоо үзэмчин даргангууд ихэнхдээ найзыгаа өөшгөө гэдэг юм байна л да. Хөөе өөшгөө. Одоогийн Сүхбаатарчууд. Тий одоогийн Сүхбаатарчууд. Өөшгөө хөөе найзаа гэж байгаа юм байна. Тий. Нэг шууд юу бодогчлоо. Нөгөө жүжигчин өөскөө чинь Сүхбаатараас гаралтай. Тэгээд өөскөө буюу өөшгөө л гэдэг юм байна л да. Тэр яг шууд ингээд тархинд орж ирж шээ. Тэгэхээр өөскөөг болохоор бас тэр нутгийнхын аялгаар дууддаг байж магадгүй л юм байна. Өөшгөө гэж юу? Тий. Миний сайхан өөшгөө, миний сайхан найзаа л гэсэн л утгатай юм бэлээ. Тэгээ энэ бол яг хуу найз нь энэний одоо утга нь болохоор бас нэлийн өргөн хүрээтэй. Зүгээр ингээ найзалж исэн найз нь алс хоолын нэг хүний одоо бэрд гараа явцсан. Одоо эхнэр болоод явцсан. Тэгээ тэр эхнэрийг одоо маш одоо үзэмчин даргангууд чинь эмэгтэй хүний гоёл зүүсгэл маш юм өргөн баялаг маш чамин өмсгөл зүйлтэй тэрний одоо хийцийг ингэж гайхдаг тий дарган хийцийн тийм юм гэж гайхдаг. Энэ дунд бол тэр эхнэр хүний тэр гоёл зүүсгэлийг магтаж дуулсан. Тэгээд тэр нь ингээд айлын бэр болоод тэгээд одоо ээж болоод сүүлдээ одоо ач үрсээ тойруулсан одоо азай буурал агдан болоод азай болоод ингээд энэ дууных нүгэнд тэгж ерөөсөө л тийм одоо тухайн хүний амьдралыг тэр чигтэн л ингээд харуулсан тэр дөрвөн бодог дуугаараа тийм дуу байхгүй юу. Тэгэл найзынхаа тэр сайхныг магтандуулаад тэр мэн тийшээ явцсан да гэдэл одоо ингээд магтандуулаад өөшгөөг магтандуулаад байгаа. Тийм өнгө хэстэй тийм утга агуулгатай дуу юм байгаа. Үзэмчин дуу л да. За говийн өндөр бол мэдээж говь нутгийнхны одоо бараг сүлд дуу гэж хэлж болно. Ялангуяа өмнө говьчуудын сүлд дуу гэж хэлж болно. Энэ дууг одоо бит хоёрын бараг нэрийн утас болсон дуу да. Тэгээд говийн өндөр бол пянцанда оруулахгүй ахын аргагүй. Тэгээд говийн өндрөө
оруулсан байгаа. Говийн өндөр бол зохиогчтой л юм байлээ л дээ. Энэ одоо Баянгор аймгийн Богд сумын хүн одоо эрт дээр үед одоо Оросын патентлогчдтай өвөрлөгч говьд одоо явж байсан юм байна л да. Одоо тэдэнд газарчин хийж явж агаад тэгээд эхнэр хүүхэд их нутгаа санагалзаад зохиож дуулж исэн гэсэн ийм домогтой юм байлээ. Тэгээд энэ бол Баянгор аймгийн Богд сумаас гаралтай гэж ярьдгийн. Ийм дүүхтэй, ийм дөг. Өдийн энэ цаг үед бас дуулаад түүчилээд явж байна да. Гисэн ийм дөрвөн дуу багтсан. Бэ тал маань. За ийм дөрвөн дууг сонгож уртын дуучин Жавхаа сайхан үүрийн туяа хоёр маань өв болон үлдээсэн язгуур бянзныхаа Б тал дээр нь шигтгэж өгжээ. За нэвтрүүлгийн маань цаг өндөрлөх тийшээ хандсан байна. Тэгээд уран бүтээлч хүмүүс, өв үлдээж байгаа хүмүүс тэгээд уран бүтээлдээ ер нь тусгах, өөрийнхөө уран бүтээлд шингээж өгөх тэр шин сэтэл санаа гэдэг зүйлийг та бүхэн маань үргэлжил одоо энэ тэндээс хайж, ирж сурж, судалж явдаг байх л да. Тэгээ уран бүтээлч хүн шинийг сэтэж хайж, ирж хайж явах ёстой юм шиг байгаа юм. Жавхаа сайхан үүрийн туяа гэдэг хоёр хүний хувьд хэр ирэлж байна одоо? Ер нь бол тэгэл за одоо бид хоёрын нэг юу байдгийг одоо зөвхөн одоо бид хоёрын дуулдаг дуунууд төв халах тий оржин одоо гэдэл ингээд дуусчихгүйгээр за бидний нөх их дуулагдаад дуулж чаддгүй одоо буряд түмэн байна тий. За ингээл зүүн баруун тишээ бол маш олон үндэсний ястны одоо ардын дуунууд байна. За ингээл зүүн тишээ бол буряд ихэнхдээ бид хоёр бол үзэмчин дарганг дуунуудыг одоо уянгалаг учраас бас сонгож дуулаад байдаг. Одоо үндэстэн ястан болгоны дуунуудыг бас дуулаад түгээч хэмсэн гэсэн бас бодол байдгийг. Тэгэхээр тэрэндээ бас жоохон ирэлж хайгуулчаа. За байц. Энэ дуу чи одоо юу вэ чинь хаанхын дуу лээ. За энийг дуулвал яах вэ? Надад зохих уу, зохихгүй юу гэл ингээл ирэл хайгуул хийгээл зөндөө зүйлүүдийг ирэл хайгуул хийж байна. Тэгэхээр өвлөн одоо уламжлах гэдэг зүйл бол энэ цаг үед энэ нөгөө нэг дэлхий хавтгай болж байгаа энэ цаг үед бид нэр юугаараа ондооших юм бэ гэхээр хэл соёл, түүх, өв уламжлал энэ бүгдээрээ л бид нар ондооших юм шиг байна. За энэ бүхнийг алдах юм бол бид нэг юм эзэнгүү хаягдсан нэг хэсэг газар дээр байгаа улс чиглэл болно. Тэгэхээр та бүхэндээ одоо үзэгч сонсогчдынхаа өмнөөс маш их баярлалаа. Одоо өв тээгч болсон та нар маань хэрвээ байхгүй бол энэ зүйл маань үрийн үрд маань одоо өв болж үлдэхгүй мартагдах. Тэгээ нэг хэсэг бол уртын дуу, ардын, богны болон уртын дуунар маань мартагдах аюулд бол орж байсан шүү дээ, тийм ээ. Одоо эргээд сэргээд тэр дундаа бас залуусын сонирхож байгаа энэ пянз гэдэг гайхалтай сонгодог зүйл дээр энэ монголог сонгодогоо буулгаад өв болгож үлдээж байгаа та бүхэнд одоо үзэг сонсогч нийт монголчуудынхаа өмнөөс язгуурын нийт монголчуудынхаа өмнөөс гэж байгаа баярлалаа гэдгийг хэлмээр байна. Тэгээ нэвтрүүлгийн урилга хүлээж авсанд маш их баярлалаа. Маш их баярлалаа. Монгол түмэн тэр тусмаа Монголын өв соёл үргэлж өөдөө за бас дэлгэрсэн сайхан байх болтугай гэж өрөөё. За тэгэлгүй яах вэ? За ингээд нийт сонсогч үзэгч та бүхэнд уртын дуучин Жавхаа сайхан үүрийн туяа нарын язгуур пянзанд орсон Б тал дээр их одоо 5 дууг сонсгоё. Тэгээд энэ 4 дууг. За энэ 4 дуугаар өнөөдрийн нэвтрүүлэг маань өндөрлөх болно. Тэгээд та бүхний нүүдэл улам дээшээ байх болтугай. За мөн Жавхаа сайхан өөрийн туяа хоёр одоо уртын дуучны маань пянзны дараагийнх нь нүүдэл хүсэл мөрөөдөл бүхэн нь биелэх болтугай гэдэг үгээр өндөрлөё нэвтрүүлгээ. За баярлалаа. Ерөөлөг таршгэ. Дараагийн дугаар хүртэл дөрөв баяртай анхаарлаа хандуулсан сонсогч үзэгч та бүхэндээ баярлалаа.
Хажлага огац таяхо унжораг бэдин сүйхтэй яхо зурмад луучна гуттал таяхо зурагин харшиг ошкоюдахо